Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох сонсгол даргалагчийг сонгох тухай. Монгол Улсын хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22-ийн 3-13 дахь заалт Монгол Улсын хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122-ийн 1 дахь хэсэг, 130 дугаар зүйлийн 130-ийн 1 дахь хэсэг, Монгол Улсын хурлын хэн шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 31-ийн 1 дахь заалтыг цус цус үндэслэн эдийн засгийн байнгын орооноос тогтоох нь 1. Монгол банкны тэргуун дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулахаар тогтоосуугаа. 2. Нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар Монгол Улсын хурлын гишүүн төрийн байгуулалтын байнгын орооны дарга Болдын Жавхланг томилсуугаа. 3. Нэр дэвшигчээс асуух асуулт саналыг 2026 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн хүлээн авахаар тогтоосуугаа. 4. Нэр дэвшигчийн сонсголын зарыг нийтэд мэдээлэх сонсголын бэлтгэл хангах ажлыг холбогдох хууль журам заасны дагуу зохион байгуулахыг эзэн засгийн байнгын ороо заявалд даалгасуугаа. Эзэн засгийн байнгын орооны дарга гэсэн ийм байнгын орооны тогтоолын төсөл байна.